Намын шинжлэлээс Монголын шинжлэл рүү урагшилсаар. За үндсэндээ 2016 оны Улсын их хурлын сонгуул, орон нутгийн сонгуулиас хойш ардчилсан намын шинжилгээ ажил явж байна. За энэ хүрээнд бол Орхон аймгийн ардчилсан нам бол маш идэвхтэй өдөр тутмын үйл ажиллагаа явуулж, намаа шинжлэх, гишүүдэд идэвхжүүлэх ажил бол маш эрчимтэй явж шинэ шатанд гарсан гэж хэлж болно. За үүний илэрлэл нь бол манай бүсийн чуулганд манай Орхон аймаг ардчилсан намаараа амжилтаа оролцож тэргүүн байр эзэлсэн, цомын эзэн болсон зэрэг ийм амжилтыг гаргаад байна. Бид одоо 11 сарын 1-ээс үндэсний хэмжээний 2 дугаар аян шинжилэл хөгжил нэрийн дор гишүүдээ сонсъё гэдэг энэ аяныг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Тэгэхээр хөгжил шинжилгээ аяны үр дагаврыг та юу гэж харж байна? Ер нь бол гишүүдийг идэвхжүүлж, чадахжуулах асуудал нэлээд яригдж байна. Тэгэхээр өнөөдөр бол сурагч багш нар бэлтгэж байна. Тийм. Гол нь манай намаас барьж байгаа бодлого бол бодлогын нам болж байгаа. Дээрээс нь бол гишүүдэд идэвхжүүлэх, чадахжуулах ажил. Энэ ажлыг зохион байгуулах. За бид мэдээж чадварлаг боловсон хүчтэй байж энэ улс орноо аймаг орон нутгаа удирдна. За ардчилсан намын бодлого бол энэ рүү чиглэж боловсон хүчнээ бэлтгэх ажлыг хийж ийн гэсэн үг. За мэдээж 2020 онд ардчилсан нам сонгуульд ялах юм бол төрийн албыг яаж удирдах юм? Энэ суур дэвсгэрийн одоо бодлогын хэмжээнд бас маш сайн тавьж ийн гэж ойлгож байна. Энэ бол маш ач холбогдолтой юм ажил. За манайхаа Сүмэр аймаг нийтдээ 844 гишүүн бүртгэлтэй гишүүн байна. За тэгээд энд бол бас нэг зарим нэг одоо ийш тийшээ шилжсэн гишүүд энэ төр ороод ер нь бол манай нам аймгийн намын орчим гишүүнтэй гэж явдаг. За намын шинжилгээний хүрээнд гишүүдэд чадахжуулах одоо ер нь бол бид нар ардчилсан нам бодлогын нам болно гэж зорж байгаа. Тэгээ үүний хүрээнд энэхүү бодлого 2020 оныхоо сонгуулиар бас нам маань ялж энэ бодлогоо хэрэгжүүлэхэд бидэрт болсон хүчин хэрэгтэй. Тэгээ бид нар бол энэ 800 мянга орчим гишүүдэд чадахжуулж одоо энэ төрийн бүхий л үйл ажиллагааны талаар одоо сургалт, судалгаа, бүх зүйлүүдийг хийж одоо болсон хүчнээ бэлтгэх ажлыг энэ онд бол хэрэгжүүлээд явж байгаа. Энэ биднийг одоо ялуулах хүмүүс маань бол энэ гишүүд байгаа. Тэгээ энэ яг гишүүдтэй анхан шатныхаа одоо яг энэ анхан шатны нэгжтэр байгаа гишүүдэд хурц ажиллана гэдэг бол зөвөө. Эргээд одоо юу гэдгийг 20 он, 19 онд 20 оны сонгуул болохоор бид нар гишүүдэрээ тавкайл очдог. Тэгэнгүүт та нар сонгуул болохоор л ирдэг гэдэг. Одоо энэ ажил маань бол маш үр дүнтэй. Бид нар гишүүдээ мартаагүй тэднийхээ дуу хоолойг сонсож цаашдаа хэрэгжүүлэх ажилдаа одоо үл хэрлэн явах болно гэдэг юм. Тэгэхээр ерөнхийдөө бол гишүүдтэйгээ тулж ажиллана гэдэг бол маш зөв үр дүнтэй ажил байна. За манай Дорнот аймгийн хувьд бол нийт гишүүдийнхээ дунд одоо хаа амжиргааны судалгаа, намын одоо үндсэн дүрмийг танилцуулах гэх мэтлэн ийм одоо ажлууд хийж байгаа. Мөн намын удирдлага, чуулга уулзалтуудыг их зохион байгуулж байгаа. Гишүүдээр намын явуулж байгаа Монголоос сонсын аян гэх мэтийн одоо үйл ажиллагаануудыг сурчлах ийм ажлуудыг ер нь тогтмол зохион байгуулж байгаа. Ер нь бол одоо бидэд бол ер нь бол гишүүдэд сонсох. Ер нь бол 2016 оны сонгуулийн одоо гол ялгдлал бол бид нар гишүүдэд орхисон, гишүүдэд сонсоогүй гэдэг одоо гол одоо ялгдлын гол алдаа маань энэ байлаа гэдэг утгаараа одоо гишүүдтэй бид нар өнөөдөр бол төр засгийн болж байгаа мэдээлэлч тэр намынхаа үйл ажиллагаач тэр ерөнхийдөө бол мэдээлэл өгтөл гол одоо бидний аян оршиж байгаа гэж ойлгож байгаа. Мөн дээр миний түрүүн хэлсэнчтэн гишүүдийнхээ ахаа амжиргааны судалгааг мэдснээр бид нар цааш одоо иргэд рүүгээ гишүүд рүүгээ яаж хандах вэ гэдэг тийм хүрээнд л аяны үйл ажиллагаа чиглэж байгаа гэж ойлгож байгаа. Ийм ажлыг зохион болгож байгаа. Намын шинжилэлээс Монголын шинжилэл рүү урагшилсаар. Ардчилсан намын шинжилэл, үжил баримтлал, үндсэн дүрм, бодлого үйл ажиллагааг намын бүх шатны байгууллагуудад хүргэх, намын байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, шинжлэх аян эхлэх гэж байна. Бид Монголоос сонсын аяныг орон даяар зохион байгуулж, нийт 150 мянга гаруй иргэд гишүүдэн сонссон юм. Аяны үргэлжлэл болж ардчилсан намын 180 мянга гаруй гишүүдэн сонсож, намын шинжилэл үргэлжилнэ. Намын шинжилэлээс Монголын шинжилэл рүү урагшилсаар.